За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг анх удаа үзэж байгаа хүмүүс байвал намайг Ака гэдэг. Би хөрхийн амьдралын туршлагаас та бүхэндээ яваасдаг энгийн нэгэн ээж бүлгөө. За тэгэхээр өмнөх бичлэгэн дээрээ би сэтгэл готролд орсон талаараа дурдсан. Тэрний дараа сэтгэл засал дээр очсон гэсэн ямар сэтгэл засалч яа гэм бэ, нийт юм гэж зөндөө олон хүмүүс надаас асуусан учраас би энэхүү бичлэгээрээ та бүхэндээ хариулт олгож хариулъя гэж бодлоо. Тэгэхээр жижигхэн сэтгэл готролд хэрхэн орсон талаараа өмнөх бичлэгийн талаар дуртахад бол би нэлээд гүнзгий сэтгэл готролд ороод орноосоо босох тэнхэлгүй өөрийгөө болвол маш гүнзгий хэрүүзэн ядаж бүр өөрийгөө өвдөхийг маш их хүсдэг болчихсон байсан. Тэгээ тиймэрхүү байдалтай маш удаан явсан. Тэгээд би сэтгэл засалж байгаа ачаар өнөөдөр одоо арай нэг босоод бичлэгээ буцаагаад хийх шатандаа хүрээд явж гин бүрэн идгсэн гэж би бол өөрийгөө хэлэхгүй. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр би сэтгэл засалчтайгаа хийгдсэн миний эмчилгээний үе шат байгаа. Тэрхүү үе шатаа та бүхэндээ танилцуулах гэж байна. Магадгүй те заавал сэтгэл засалч дээр би та нарыгаа очих гэж ерөнхийдөө бол зөвлөхгүй. Ягаад гэвэл өөрийгөө ингээд аваад явах тийм сэтгэлийн хаттай, сэтгэлийн бидтэй хүмүүс байдаг. Маш олон амьдралын зовлон үзсэн, сэтгэлийн дархлаатай болсон хүмүүс бол миний баг энэ яриаг сонсоод өөр готролд орсныхоо мэдээд өөрийгөө баг эмчлэх боломжтой баг гэж би найдаж байна. Тийм чадамжгүй тэггээд хичээгээд чадахгүй байгаа хүмүүс бол яалтчгүй сэтгэл засалчийг бол хайж олсон зөв. Гэхдээ би энд ямар нэгэн сэтгэл засалчийг та нартай бас санал болгохгүй. Ягаад гэвэл би маш олон сэтгэл засалчтай харьцаж залгаж ярьж үзсэн. Би ингээд ийм асуудалтай байгаа танах төлбөрний дүэнэ тэрийг л тэгэхэд миний одоо очсон эмч болохоор надад зүгээр хоолойнд таалагдсахгүй. Миний охин ингээл ярьсан. Тэгэл би уцаар ярьж байхдаа шууд ингээд уйлах гал зургийг харсан чинь тэгсэн нүртэл надад тотон санагдаад тийм л тулдаа би ингээд итгэл өгсөн. За энэчтэй гэж бодсон хүн дээрээ бол хүн 1000 тэр сэтгэл засалч нь хичээгээд ч гэсэндээ эмчилгээ авахгүй. Тийм учраас та нар маань өөрсдөө хайж олоод таалагдсан итгэж болохгүй зөвхөн сонгороо гэж зөвлөхөр байна. За эхлээд ингээд би сэтгэл готролтойгоо ойлгочлоо. Ямар ч гэсэн сэтгэл засалч чаан болчлоо. Тэгээ би очлоо. Эхний ээлжинд намайг бол уншилсан. Нийтдээ бол 5 ийм сэтгэл готролын үе шаттай тийм ээ л да. 5 дахь нь хамгийн хүнд буюу заавал тийм эмчийн хяналтанд ор байх шаардлагатай тийм өвчтөнгүүд. Миний болохоор 4 дахь нь байсан. Заавал эмчийн шаардлаганд очих эмчийн хяналтанд очих шаардлагагүй. Гэхдээ эмийн эмчилгээ хоёлаа бичнэ гэсэн. За ингээд би бас эм ууж хэлсэн. Ямар юм бэ гэхээр өөрийн цуснаас тийм адреналин аз жаргалын гормон ялгаруулдаг юм ууж хэлсэн. Энэ юм нь болохоор бага тунгаар эхлээд тэгээд болохдоо бас багасгаад ингэдэг. Тэгэхгүй бол гинт болох юм бол сэтгцэд нөгөө талаараа нөлөөлж магадгүй маш аюултай юм. Тэгээд ховорж эмчийн жороор зөвхөн олоход бас хэцүү тасарсан Монголд байгаад шиг байлээ. Тэгэхээр ахаад хэлэхэд би бас ямар ч эм та нарт санал болгохгүй хүн болгоны эмчилгээ бас ондоо байх. Тэгэхээр надтай ингээд төстэй эмчийн үүдээ дур мэдээж тэр эмийг бол хайх магадaltaй учраас би та нарт бас ямар ч эм зөвлөхгүй. За ингээд эмээ ууж эхэллээ. Ерөнхийдөө сэргээд ирлээ. Дараа нь яасан бэ гэхлээр би өөрийнхөө асуудалтай манай эмч манадаас байнга ингээд юм асуугаалсан. Зарим асуултанд би хариулмааргүй байна гэл. За гэл. Тэгэд ховссон уу яасан? Ямар ч байсан миний ярихыг хүсдэггүй нэг тийм асуудлыг ингээд гаргаж ирээд ярьсан. Тэндээс би юу ойлгосон бэ гэхээр бидний сэтгэл готрлын гол шалтгааны хөвчлэн багын траума, бага насндаа үзсэн асуудлууд байдаг юм шиг байгаа юм. Тэгээд тэр дурсахыг ч хүсээгүй зүйлийг маань тэр эмч маань байнга миний хувьд тэр траумаг маань эмч маань байнга асуугаалсан. 1 удаа ярьлаа, 2 удаа ярьлаа, би бүр детальтайгаа 5 удаа ярьлаа. Тэгээд тэгсэн чинь яриад эхлээд нүүр тулаад эхэлсэн чинь нөгөө айгаад исэн нөгөө том асуудал тэр нэг дурсамж маань ингээл багасаж эхлээл жижигхэн болж эхэлсэн. Тэгэхээр би энд бол өөрийнхөө асуудалтай яг нүүр тулж эхэлсэн гэсэн үг байна. Тэгээд ингээд заслын үед яадаг гэсэн мэхээр нэг сандал руу харуулаад намайг яриулдаг. Би тэгээд тэр сандал руу хараад одоо чинь та хэддээ нууцаа хуваалцахад миний хувьд бол
би аавтай амар гомдолт хийж явдаг байсан юм билээ. Тэрийг өөрөж мэдэхгүй байсан. Тэгээд за тэгвэл энд аав чинь ингээд сууж ин аавтай хандаж хэлхийг хүсэж байгаа үгээ хэлээгээл. За энд би нэг зүйлийг юм хэлэхгүй бол буруу ойлгож магадгүй. Манай аав маань бол маш сайн хүн, маш мундаг хүн, олон хүний хайр итгэлийг даасан хүн. Тэр чигээрээ надаас яг өөршгөө намайг байлгахыг шаарддаг гэсэн. Үргэлж хичээ, үргэлж тэр хүнээ, үргэлж сайн нэ гэх мэтчлэн. Тэгээд би багасаа тийм сайн нь байх гэж хичээж ирээд тэгээд сайн нь биш гэдгийг мэдэх үед их цохилтонд ордог байсан гол шалтгаан. Эндээс л үргэлж бол үүдэлтэй. Тэрнээс биш бол надад бол гар хурж байгаагүй. Тийм баш үү би буруугаар ойлгоорой. Нэлээ олон процесс болсон л да энэ хүртэл явах гэж. Тэгэл би аваад та надад ингэж ийсэн, би танд гомдсон гэл асуудлаа ярьсан. Тэгтээ тэр асуудлуудаа нүүр тулаад надад тэр асуудал жижигхэн санагдаж эхэлээд дараагийн үе шат юу болсон бэ гэхлээр за одоо чи энэ сандал дээр суу, аавынхаа оронд ор гэж байгаа байхгүй. Тэгээ би аавынхаа сандал дээр суугаад аавынхаа оронд ороод яг өөрийгөө ингээд урталтаа ингээд нүг ярьж байгаа аваа би тэнд ингээд гомцсон ингээд тэр ярьж байгаагаа өөрийгөө ярьж байгаагаар төсөөлөөд тэний жоох охин ярьж байгаа төсөлж байгаа байхгүй. Тэнгүүдээ би өөрөө аавынхаа оронд ингээд сууж сонсож байгаа тэр ярьсан болгоно. Тэгээд тэгсэн чинь миний амнаас гарсан болохоор аав нь чамайг ийм мэдрэмжтэй байгааг мэдээгүй, би чамайг болж ин гэж бодсон. Чамайг би хайрлаад ингэсэн, миний буруу байсан юм байна. Би ойлгоогүй юм байна гэх мэтчлэн аавынхаа орноос ярихдаа би 100% аавыгаа сэтгэлээр ойлгож эхэлсэн байхгүй. Би өмнө яах вэ? За угаасаа чадлаараа л хичээсэн тухайн үе нийгэм нь юм байсан, нийгмээ тиймээ гэл би тархиараа бол ойлгоод байгаа шүү дээ. Яг тухайн үед би жинхэнэ чин сэтгэлээсээ бүр аав маань юу бодож исэн, би өөрөө аавдаа өөрийгөө илэрхийлээгүй байсан юм элэ гэдэг ч юм уу тэр зүйлүүдийг ойлгож чадсан. Тэгээд тэр имчилгээнээс хойш би аавтайгаа ээжтэйгээ гэрийн дээсээ би амар цугтаадаг байсан бол өөрийнхөө сэтгэл санаа хуваалцаад би ийм мэдрэмж авч байна. Наад өгч намайг гомдоогоод энэ ч юм уу. Ингэж хэлж хэлсэн чинь ингээд миний ингээд цугтаагаад идэг зүйлүүд маань багаар ингээд гоё гэр бүлийн харилцаа маань арай сайжрах юм уу ээж авдаа илүү татан олж эхэлсэн. Яг одоогоор гэх юм бол би яг сэтгэл засалтайгаа уулзгаа болцсон. Өөрийгөө айгүй давгүй аваад яваад байгаа учраас сэтгэл засалтайгаа би уулзахгүй байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд тэр хүнээс би имчилгээнийхаа дараа ингээд бодохдоо юу болсон бэ гэхээр юу сурч ойлгож авсан бэ гэхлээр хүний амьдралд ер нь бол сэтгэл готролгүй байна. Стрессгүй байна гэж байхгүй. Байдаггүй юм байна. Би болохоор ингээл аз жаргал ингээд олно гэхээр тэгээ ерөөсөө стрессдэггүй тийм юм байна гэж бодсон. Өмнөх сэтгэл зүйчтэй уулзахаас өмнөх Акагийн бодол юу байсан бэ гэхлээр сэтгэл готролд орчингуудаа л ямар тэнэг юм бэ би яагаад ийм мэдрэмжтэй юм ингээл амар хариулт олох гэдэг байсан бол өнөөдрийн Ака яадаг вэ гэхээр магадгүй ингээд би одоо ч гэсэндээ би шүнжэнгөө уйлж хонох өдөр байна. Орноосоо босхийг хүсэхгүй өдөр байна. Тэгтээ би тэрийг хизээж орноосоо босхгүй байлаа гэд ингээл миний амьдрал сүйчлээ гэж бодох биш. За өнөөдөр яадаг юм бэ? Өнөөдөр орноосоо босхгүй тэр готрын сайхан юм оронч гэдэг юм уу. Одоо тэр өөрийнхөө мэдрэмжүүдийг ингээд амар хүлээн зөвшөөрч чаддаг болсон. Байгаар нь хүлээн зөвшөөрөх. Тэгээ тэрийг ерөөсөө шүүхгүй яаж байгаа гэхгүй шүүхгүйгээр за би гутарч ин да за би уурлж ин да ч юм уу. Яг ингээд шүүгээд сурцсан нь надад ингээд move on хийхэд айгүй хурдан нөгөө яагаад би ингээд гэл гацаад байх биш. За би ингээд гутарч ин зүгээр штэ гутрах чинь зүгээр штэ гэж бодохороо ингээд цаашаа маргааш нь илүү хурдан ингээд сэтгэл зүй маань өргөгдөд явждаг. Тэгэхээр одоогийн дүнд бол би ийм болчихсон байна. За ингээд нушхгүйгээр маш тавчхандаа гэх юм бол би сэтгэл засалч дээр очиод сурсан зүйл болон хийгдсэн эмчилгээнүүдийг та нартай тайлбарлалаа. Тэгээд батгатай зөвлөж ярихад за нэг ингээд батга ингээд надад амар том батга гарсан байлаа гэж бод. Манай эмч маань тэр батгын маань ингээд шахаж өгсөн. Тэрний үегээ багын травмаг минь гаргаад би тэрнтэйгээ нүүр тулаад тэр эдэгээ ингээд эдэ бэрээ хараад тэгээд нүүр тулсан явдал байлаа. Одоо би юу хийж байгаа вэ гэхлээр энэ
одоо ингээд амар том шарх үлдсэн шүү дээ. Нэг амар том нүх үлдсэн байгаа гэж төсөөлөө. Тэрийг би бол одоо цэвэрлэж яваа. Яг ингээд бүрэн ингээд ямар ч сорвгүй болоод идэгцэн гэж би бол хэлэхгүй. Гэхдээ би бол одоо тэр шархаа дөнгөжл цэвэрлж яваа хүн. Тэгээд та нартайгаа уул нь бол хуваалцахыг хүсэж байгаа маш олон зүйл байна. Гэхдээ би бас хүнд айхтар ингэж зөвлөгөө өгөхөөс айжин. Учир нь юм бол хүн болгоны эмчилгээ ондоо, хүн болгоны сэтгэл гутрал situation ондоо тэгээ надтай бүгд адилхан байна гэж байхгүй. Тийм болохоор зүгээр л өөрийнхөө туулсан зүйлийг та нарт хуваалцаж байгаа шүү гэдгийг ахин дахин маш сайн ойлгоосоо гэж хүсэж байна. Заавал эмчтэр очиж над шиг ингээл тэ эм тан уугаад авах шаардлагагүйгээр өөрийгөө ингээд хилинг хийгээд асуудалтайгаа травмагаа гаргаж ирээд асуудалтайгаа нүүр тулаад тэр оронд нь өөрийгөө тавьж үзээд ингээд явах чадвартай хүмүүс зөндөө байгаа байх гэж найдаж чинь. Тэгэхээр та нар маань юу ч гэсэндээ энэ аргуудыг ашиглаад хэрэглээд үзээрэй. Тэгээд сэтгэл готролд хэрэг орцсон хүн байвал та нар маань удахгүй дээртэн гэж найдаж байна. Тэгээд сүултэн гэж хэлэхэд өөрийгөө битгий шахаарай. Ингээд эдгэрнэ гэдэг чинь өөрөө маш урт хугацааны процесс. Бид нэр ингээ 20 жил тээцэн тэр том юмыг 2 өдрийн дотор эсвэл 2 сарын дотор магадгүй 2 жилийн дотор тэрийг ингээд эмчлээд ингээд цэвэрлээд ингээд болчихно гэж байхгүй. Тэгэхээр цаг хугацаа маш их орно гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөрийгөө айхтар ингээд хүчлээд бас депрессчгүй шиг баг багаар ингээд өөрийгөө ажиглаад эмчлээрэй гэж та бүхэндээ хүсэх байна. За ингээд өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Би дараагийн маань бичлэгнүүд хэрхэн би өөрийгөө цэвэрлж байгаа буюу healing process хийхдээ яаж би өөрийгөө сэтгэл зүйтэй ажиллаж байгаа вэ гэдэг талаараа та бүхэндээ бас хуваалцах болно. Өөрийгөө би бас хитрхийг хүчлэхгүй байна. Тэгэх юм бол бас дахиад за чи хийх ёстой ингээд өөрийгөө пүүшлээд тахлаар жоохон стресс гэд байгаа учраас би ингээд багаар та нартаа ингээд бичлэгээ цацж байгаа шүү. Тэгэхээр бас ойлгоорой. Энэ хөвчлэг маань та нарт хэрэгтэй байсан гэж найдаа. Тэгээд өөр асуух зүйл байвал бас юуны талаар бичлэг хийлгэмээр байгаа гэх мэтчлийн зүйл байвал та нар маань шууд Instagram хуудас руу маань холбогдож болно. Би богино хүлээж Instagram хуудсанд нэг өдөр хариу өгдөг байгаа. За ингээд баяр таа.